Орон хүрээлэгчтэй цаг мэдээллийн хөтөлбөрийн зочны ярилцлага танд хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн зарчим улсын хурлын гишүүн Игт Төвшин танд орон төргий. Тэгэхээр та бүхний хувьд яг өнөөдөр Улаанбаатар хотын газар төлөвлөлт за гэр хорооллын дахин төлөвлөлтөд очиж танилцсан байгаа тийм ээ. Яг газар дээр байдал ямар байна вэ? Яг иргэдийн амьдрал өнөөдөр ямар түвшинд байна гэсэн энд үлдэнд хүрсэн байна. Тий. Бид гол нь иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийсэн өчтөр урждар. За тэр бол дааврын зах орчимдөө очсон. Дараагаар нь бас Баянзүрх дүүргийн тэр Кемпинский авид бас нэг том уулзалт зохион байгуулсан. Хоёр том сэдвүүлийн хоёр уулзалтанд бол хөндөгдсөн. Нэг тэр дааврын орчимдөө бол тэр нүүлэх асуудал тийм ээ тэр техникийн захыг нүүлэх. Нөгөөх тэр бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай. Ийм хоёр сэдвүүл ярьсан. Өөр иргэдээс бол сэдвийг л хөндөгөө тэнд нэгэн дээр нь бол 500 шахам хүн оролцсон. Нөгөөх дээр нь бас 400-аад хүн оролцсон. Тэгээ хамгийн ноцтой хоёр асуудал бол тэр энэ хоёр л байна лээ. Одоо бүгдээрээ нэг сэдвийг ингэж хөндөж яхих бодох тийм ээ тэр хүмүүсийн хувьд. За өөр газар бол өөр сэдвийг хөндөх байх л та тийм ээ. За тэр даахүрээ захын орчин бол нэлээд хэсэг хугацаанд дээр нь яригдаад байгаа асуудал шүү дээ тийм ээ. Энийг бол тэр шар хадны орчмын тэр захуудыг ийшээгээ нийслэс баруун дэшээ нүүлгэх гэж яриад нэг явуулах гээд байгаа юм шиг тэгтээ үйл бол хойшлоод байгаа юм шиг байсан. Тэгээ сая ер нь асуудал бол ахиж яригдаад энэ 4 сарын 15-наас өмнө ер нь нүүлгэнэ гэж үзэж байгаа юм л л дээ. Тэгээд тэр хүмүүс маань сандралд орцсон байна. Тэгээд тэр хүмүүсийн яриад байгаа бол бас зүв байна. Тий, бас зүв байна. Тэр юу юм бэ гэхээр за энэ орчуулах га нүүлгэх гээд байгаа газар гэдэг маань нийслээс одоо энэ баруун тийшээ байж байна. Нилийн хол. Дааврын орчмоос тийшээ нүүлгэхэд бол нилийн хол шүү дээ. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт бол их хүйтэн газар. Их задгай. Өвөлдөө бол маш хүйтэн. За гуравдугаарт бол тэнд нөгөө нэг цэвэрлэх байгууламжийн нэг муухай үнэр байдаг. Хортой. Тэр ч муухай өмхий гэхээс илүү тэр ч одоо химийн хортой үнэр л дээ. Тийм ээ. Тэнд одоо өдөржин шүнжин амьсгаж амьдрах гэдэг бол тэр маш хэцүү. За дөрөвдүгээрт нь бол тэнд яг нөгөө дэд үтсэн хийгдэх юм бил. Яг нүүлгэж болно л доо. Тэгэхэд нүүлгэхийн тулд тэнд одоо хүн яг ажиллаж амьдрах тэр нөхцөл нь бүрдсэн өгүүлдэхэд одоо цайны газар нь байдаг тийм ээ. Тэнд одоо боловсон одоо бийс газар нь байдаг. Тэр төгтөө дулаан бариуд нь байдаг. Гэх мэт тэр нөгөө дэд үтсийн юмнууд хийгдэх хэвээр одоогор бол тэр нь хийгдэг юм бил. Тийм учраас тэр хүмүүсийг нүүлгэх бол өнөөдөр маш хүнд. Тэрийг хийгээг учраас зүгээр энэ тал дээр авчиад нэг хэсэг улсуудыг авчиад хүчээр буулгах гэж юм л дээ. Энэ нэг талаас асуудал юм лээ. Нөгөө талаас тэр шар хадны орчин байгаа чинь нэг 12,000 орчим хүний амьдрал тэнд байж байгаа юм байна. Яг одоо тэр захыг түшгэлж амьдрна гэдэг ингээд шийдсэн. Хашаа байшин худалдаад авцсан, өөрснөө барьдсан, гараж, эсклад бас байгуулсан тийм ээ. Гэр орныхоо бүхэл амьдралыг ингээд зохицуулсан хүмүүсийг ингээд нүүлгэн гэхээр тэдний амьдрал бол үндсэндээ бол яг орон горол иргэнэ гэсэн үг л дээ. Тэднийг яаж одоо нүүлгэх юм? Тэдний бүгдийн ажлын байртай болгож чадах юм уу юу? Тийм ээ. Тэр бизнесийн одоо шийдэх хохирлоо гэхэд яаж тэр нөхөн төлбөрдүүлэх юм? Газар нь үнгүүдэд байгаа юм байлаа. Одоо яагаад гэвэл нүүлгэнэ гэдэг сургаар. Тэгэхээр тэр юмнууд нь иргэдэд хүн тусахад хот яаж тэрийг одоо хохирлыг барагдуулах юм? Гэх мэт их олон асуудлууд шийдэгдэг байгаа учраас шууд хүчээр нүүлгэнэ гэдэг нь бол асар их бохомдор. Бохомдол байна. Тэр хот үүнийг далимдуулаад нэг бизнес хийж ийн гэсэн ийм шүмжлэх байдаг л да. Тэгээ нэг иргэний хувьд гэхэд 4-8 сая төгрөг төлөөд тэндээс талбай түрээслэх боломжтой. Ийм боломж иргэдэд байхгүй гэсэн ийм мэдээллийг бас нөлөө өгсөн. Тэгэхээр ийм юмны чинь дунд бол маш их олон шууган явна л доо тийм ээ. Янз янзын үнийн худал цуурхлууд явна. Жишээлх юм бол тэр юу их чинь нөхөр энэ хотын нэг хэсэг нөхдүүд энэ баруун талд нэг юм хийгээд энэ нь бол өөрсдийнх нь бизнес байх юм шиг байна. Нилээ их олон тэрбум төгрөгийн хөрөнгө хайдсан. Энийг бушуухан босгож авахын тулд хүчээр тийш нь хүмүүсийг авчиж гэж гэсэн ийм юм явж байгаа юм байна. Нөгөө талаасаа тэр шар хадны орчмын усуудыг нүүлгэхээр бол тэнд газар сулна тэрийг нь бас одоо авах гэж гэсэн ийм хардлага бас явж байгаа юм байна. Тийм учраас энэ дээр бол хот эрхвш шийдвэрээ эргэж харах байлгүй гэж л бодож байгаа. Ингээ хоёр захтаа бас байж болно шүү дээ. Тийм ээ шинэ зах дээр очно гэж байгаа улсууд хэрвээ үнэхээр дэд үтсэн тавигдчих юм тийшээ очих. Одоо өнөөдөр тэндээ амьдран ажиллана эндээсээ одоо амьдралаа залгуулна гэдээ бодод төлөвлөсөн улсууд нь тэндээ байж. Тэгээ өрсөлдөөн яваг. Өрсөлдөөн яваад тэгээд үнэхээр тэнд биш улсууд тийшээ яваад байвал тэгэл улсууд тэр би өрсөлдөөн шийдэл өгч шүү дээ. Ийм юм тэнд харагдаж байна. Нийслэлийн удирдлагуудын хувьд бол яг үүнд тайлбар өгөхдөө бид нар
одоо энэ асуудлыг яг зөрөгтэй ингэж шийдэхгүй бол эмх замбраагүй байдал тэнд байна гэсэн бас хариултуудыг өгдөг шүү дээ. Ер нь энийг ингээд хэрвээ хүчээр нүүлгэн гэх юм бол тэнд харин ёстой жинхэнэ эмх замбраагүй байдал үүсгэр байна л. Бүр улс төрийн тогтворгүй байдал ч тэндээс үүсч магадгүй байна л. Ер нь улсууд нүүхгүй л гэж байна л. Нүүлгэнийгэд ингээд одоо төрийн байгууллагууд очиод албадаад эхлэх юм бол тэр худалдан авагчид тэр одоо бизнес эрхлэгчид тэр төрийн байгууллагуудын хооронд бол нэлээд эвгүй юм үүсч болохоор тийм нөхцөл байдал үүссэн байна гэдгийг бол би мэдэрсэн. Наад гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Энэ бас том асуудал тийм ээ. За яг ер нь бол анх энэ Батүйл дараагаа эдэнд бол итгэсэн юм байна. Бас одоо сайхан болох юм байна. Нэрээ одоо орон сууцнд орчин газраа өгчий гэдэг ингээд итгэсэн байна. Тэгээ газраа өгсөн юм байна. Байшин амьдарч байсан бол байшингаа өгсөн юм байна. Хашаагаа өгсөн юм байна. Нэг 8 нэрийн дэлгүүртэй байсан бол тэрийгээ өгсөн юм байна. Тэгээ гэрээ байгуулсан юм байна. Тэгсэн чинь өнөөдөр яг нэг хэсэг нь бол байранд орсон гэж байна. Бүгдийг үгүйсгэж болохгүй. Гэтэл нэлээд маш их олон хэсэг нь бол байранд орж чадаагүй. Газар байхгүй, нөгөө байшин байхгүй, гэр байхгүй, 8 нэрийн дэлгүүр байхгүй, нөгөө мө түүц байхгүй, байшин байхгүй. Ингээл одоо 4 жил айлаар тэнж уусууд байна гэж. Ор хорон байхгүй. Одоо хөөгдөл явж байгаа. Одоо болоо. Тийм улсууд ялангуяа өчтөр их цугулсан байна л да. Одоо бид нар яах вэ? Энийг шийдэж өгөөч. Энэнд нэг хариу авч өгөөч. Үнэхээр төр зэсэг байгаа бол энэнийг анхаарад тун ойрын үед хариу өгүүлээч гэсэн тийм л одоо уулзалтууд болж байна л да. Тэгэхээр энэ хөтөлбөр бол өөрөө яг хэрэгжээд нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаас яг шийдвэр гараад нийтдээ бол 24 байршилтай хэсэгчсэн талбайд л одоо энэ бүтээн байгуулалтыг хийнэ гэж анх хамаарч ирсэн шүү дээ. Хэрийн хугацааны хувьд ер нь бол амлах хамархан дараа нь бол бас үрдэн бол цаг хугацаа харуулна гэдэг ийм л дүгнэлт өгч болохоор байна тийм. 24 газар тэгээ нийтдээ бол 38 компанийг л оруулсан юм байна л да. Яг зарим компани бол хийсэн, нилээд нь бол хийгээгүй. Одоо бол уцаа шавхаа байсан, хариуч өгдөг хүн байхгүй. Тэгээ нөгөө улсууд нөгөө газараа иргэдэг, нэг ухс нөхөл байгаад байдаг. Маргааш ноцдог, ухс нөх, хавар очдог, ухс нөх, цун очдог, ухс нөх. Ингээл тэний яваад байгаа улсууд л өнөөдөр ойлоод ярьж байна л да. Энэ бол үнэхээр маш хүнд асуудал болсон юм бэл. Энийг бид нар бас нэг сайн төсөөлж чадахгүй байгаа гэсэн тэр өчигдрийн уулзалт, тэр чингэлтэд би бас хэд уулзсан юм. Тэгэхэд уулзалтанд хэдэн дээр очиод бол за энэ тун хэцүү асуудал тулгарч байгаа юм байна да. Энэ бол байдал бол ер нь хурцдах нь гэдэг бол яс нэлээ мэдэрсэн л дээ. Энэ бүхэнтэй уялдуулаад асуухаар нөө газрын үн цаг хугацааны хувьд өсчихсэн ч гэдэг юм уу, компаниудын хувьд тэгэхэд олон дахин өөрчлөгдсөн ч гэдэг юм уу, олон зовлон ярьж болох байх л та. Яг гүйцэтгэгч компаниуд руу бас цэвэр буруу өгөх нь бас хэмжиг юм шиг харагдаад байгаа. За таны хувьд бол мэдээж газар дээр нь очиод иргэдтэй уулзаад оршин суугчтай саналын намаа зохиод иргэдийн одоо яг уламжлалтын удирдлагуудтай та уулзсан уу? Шийдэх гарцын хувьд мэдээж тэдний л одоо хийсэн ажил шүү дээ тийм. Би тэгээд тэр өчигдөр Баян зүрх дүүрэг дээр уулзалт хийсний дараа 2 газар уулзалт хийсний дараагаар шууд хотын удирдлага Батүйлтэй уулзъя цаг тохирё гэж би хэлүүлсэн. Хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дараа Батуулагт бас яг тийм хүсэл тавьсан. За өнөөдөр би их хурлын дарагтай уулзсан. Их хурлын дарга бол уг нь хөдөөнөөс ирсэн байна. Гэхдээ ажил дээр бол хараахан ирээгүй байна лээ. Тэгээд энэ гэхэд бол Батуулга дараа бол өнөөдөр уулзсан. Тий. Харин одоо шуудхан уулзсан. Батүйл дараа бол уулзаагүй. Тэгэхдээ уулзах юмгүй юу мэдэхгүй би ахаад хүсэлтэд тавина. Тэгээ яг энэ хүсэлтэд би тавьсан. Самдуу даргуйтаар орсон л да. За та нар одоо энэ бизнес эрхэлж байгаа улсууд гэдэг чинь бол та нарын ажил тус нэмэр болж байгаа улсууд. Энэ чинь маш их хэмжээний татвар төлдөг. Нийслэлийн татвар, улсын төсөвт тийм ээ дүүрэгт өгдөг улсууд. Маш их олон хүнийг тэжээж байгаа хүмүүс. Маш их олон хүнийг ажлын байраар хангаж байгаа хүмүүс. Тийм учраас одоо эднийгээ бодоод энэ нэг хүнд үед нь нэг хөөж туулгүйгээр ингээд нэг бизнесийн нэг тайван амгалан та нар бол хийлгээч. Яг хөө тэр захаа зогсоо гэж хэлж байгаа юм биш. Тэрийгээ бол байгууллагаараа байгуулдаг юм байгаа биз, тийм ээ. Гэхдээ хүчээр бити бизнес хийж байгаа энэ улсуудаа ингээд албадаад ингээд тийш нь энэ төрийн байгууллага иргэдийн хоорондоо дэвгүй байдал бити үүсгэх гэдэг байгаа чи. Энийг өөр анхаараач. Бити хоморголж тийш нь үлгээж гэдэг хэлсэн л дээ. Яг Батуулга дараа бол надад ийм хариу өгсөн. За нэгдүгээрт хоморголж нь үлэхгүй. Тэрийг одоо тийм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр одоо цаана хин үлдээд нэхэр сэлбэгхэн голдуу тийш орчих юм шиг байна. Сэлбэг зардаг, тоног төхөөрөмдөр зардаг улсууд бол тэр юу руу орох юм шиг байна л да тийм ээ бит өөрөө. Гэтэл нөгөө гадаа машин зардаг улсууд байгаад тэр чинь маш их олон. Тэднийг яах вэ гэхээр бол тэднийг
Тийш нь хотоос гарах нэг шилжин л дээ. Тэгэхээр нь тэгсэнгүй тэр хотоос гарах хугацаагаа ядахтаа тэгвэл сунгаач. Тэнд очихоор чинь битүү газар тэгвэл машин заруулах юм өгөхөр үгүй гэсэн. Гэхдээ тэгвэл ямар ялгаа байна? Энд гадаа байна, тэнд гадаа байна, тийм ээ. Тэгэхээр энэ улсууд нь ажиллаа хийдгээр хийгээд тэндээ очих юм байвал харин тэр өөр дүүргүүдээс хийх юм байгаас энийг одоо анхаарч онцгойлон анхаараач. Тэрийг одоо ядахтаа хэрэгжүүлэх хугацаагаа одоо хоош нь болгооч. Тэр хооронд та нарыг очиод үзээш хариу өгөөч. Газар дээр нь очиж үзсэн үгс 2 жилийн өмнө үзсэн гэж л. Тэрнээс хойш бол байдал бас нэлээд тэнд бол дээрдсэн юм байлаа. Уг нь хөрсний бохирдол ихтэй гэж үздэг байсан юм байлээ л. Сая бол бас өөрснөө янзлаад бас тэр нь газар мазар нөгөө тос мос асгадаг тийм аа бол цэгцэлсэн юм байлээ. Бас зам өөрсдийнхөө өрөнгөөр гаргаад холбогдсон юм байлээ. Ер нь нэлээд цэгцтэй болгоод байсан юм байлээ. Энийг бол хотын удирдлагууд өөрснөө газар дээр нь очиж үзэх шаардлагатай юм байлээ. Ямар ч байсан миний ойлгосноор бол хоморголоо тийш нь одоо нүүлэхгүй л юм байна л гэж одоо тэгж л ойлгосон. Гэхдээ яг одоо би бас Батүл дарахтаа болсон гэж бодож байгаа. Тэр нийслэлийн иргэдийн хувьд бас нэг тавсан асуудал нь нөхцөл бүртгэлийн албан дотрын тухай хууль хэрэгжиж гисэнтэй холбоотой. Яг энэ мэдээллийг бас би авсан. За иргэдийн хувьд энэ хууль хэрэгжснээр за ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд нэлээд дарамт болж ирж байна гэсэн ийм шүүмжлэлүүд өгчлээ. Та үүн дээр товчхон хариултыг бас өгөөч. Ямар мэдээллийг та бүхэнд? Энэ бол зөвхөн нийслэлийн хэмжээнд биш, энэ бол нийт улс даяар болж байгаа энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хууль байгаа. Тэр хууль гарахтаа бол нодлон жилийн 15-ны 7 сарын 9-ний өдөр гарсан юм байл. Тэр гэдэг маань нэг 7 сарын 9-ний өдөр гэдэг чинь ингээд бүх хүний анхаарал, улсын их хурлын гишүүдийн анхаарал гэсэн нэг наадам, бөх, морь, амралт, хөдөө гадаа гэдэг рүү хандсан эрс их цөөхөн болсон. Тийм үе дээр нэг эвгүй хуулиуд гардаг юм л да. Ер нь цагаан сарын өмнөхөнч байдаг юм уу? Тийм хаврын чуулганы хаалт, намрын чуулганы хаалт энэ төр дээр бол яг тэрүүн шиг ингээд оруулаад гаргацсан юм бэл. Бас манай эрх баригчдын чинь нэг тийм тактик байдаг юм л да. Нөгөө сөрөг хүчний анхаарал нэлээд суларчсан үе дээр ч байдаг юм уу? Ер нь хүмүүсийн анхаарал суларчсан үе дээр яг гаргая гэж байгаа хуулиудаа бол ингээд түлхэж хахад ингээд гаргачихдаг. Яг тэгээд гараа явцсан юм хууль үлээ. Үнэхээр буруу хууль энэ бол гарсан. Эцсийн хэрэглэгчд рүү шууд бууж байгаа. Энэ нөт гэдэг юм чинь ингээд шатн дээр 10% болоод ингээд явцдаг. Ийм л одоо тэгэхэр чинь одоо 8 нэрийн дэлгүүрүүд дээр одоо тэнд борлуулж байгаа одоо юу гэдэг чинь ургуулын тосч гэдэг юм уу, талхч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхэд л 10% нэмэл ингээд зарах нь шүү дээ. Нөгөө муу иргэдээс л орлого багтаа иргэдээс тийм. Тэгэхээр энэ талаасаа бол маш буруу аюултай юм хууль гарцсан юм байлоо. Тэгээд 8 нэрийн дэлгүүрийн эрхлэгч нар бидэнтэй уулзах үед хэлж ийм л дээ. Энэ төр засаг маань өөрснөө ингээд нэг ямаа сайн бодохгүй ингээд нэг жирийн иргэд жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс хооронд аваачаад ингээд хагаралдуулаад тийм хооронд нь бидний гараар тэр ард иргэдийн кармаараа дөрүүлээд ингээд байгаа мэдэхгүй байх гэж бас үнэн хэлж байна л. Тийм учраас энэ хуулийг бол яаралтай засах ёстой гэд бид нар хэдэн гишүүд нийлээд энийг засах хуулийн төслийг өргөн засгийн газар руу явуулсан байгаа. Санал авахар явуулсан. Тэгэхээр энэ хууль дээр бол та бүхний яг энэ ажлаас гараад ажиллаж байгаа. За гэр хорооллын дахин төлөвлөлт болон за тэр автомашины зохицуулбар даа хүрээ захтай холбоотойгоор та бүхэн одоо хаврын чуулган болон тэр үеэр ямар асуудлуудыг хөндөж бас оруулахаар төлөвлөж байгаа вэ? Яг гоо тэр гэр хорооллын дахин төлөвлөлт эсвэл одоо ч гэдэм өөр энэ асуудал хотод миний тэр ихний ярьдаг хоёр асуудал хоттой холбоотой асуудлууд та. Дандаа хотоосоо шийдвэр гарсан. Улсын их хурлаас ямар нэгэн одоо тэгийн гээд хууль юм уу тогтоол юмнууд бол гараагүй. Тийм учраас энэнийг хотын нөхдүүд маань энэ шийдвэрээ л өөрчлөх ёстой. Тийм. Нэгэнт одоо амьдрал дээр энэ маань болохгүй байгаа учраас тэрийг алдсан бол алдчихлаа гэдгийг ойлгоод алдаагаа засах хэрэгтэй зөвлөд. Түүнээс тас хүрээгээд ээж одоо хэрэггүй л. Маш их олон мянган хүний амьдралыг хөндөж байгаа. Тэртээ дэрэнгүй эдийн засаг хүндэрсэн энэ үед чинь бүх хүний амьдрал хүндрэлээ шүү дээ. Тэр үед заавал одоо тэр юм уу эсхийгээ ингэж бүр одоо орлогогүй болгоод бүр ингээ бухимдуулаад ийш нь тийш нь нүүлгээд ингэнэ гэдэг чинь бол хамгийн буруу байхгүй. Ер нь тэгэл энэний эцсийн одоо дүгнэлт юу гэж нөхөр ер нь олон түмнийхээ санал бодлыг сонслоггүйгээр амьдрал дээр очиж үзлэггүйгээр тэднийхээ санал дээр түшгэлгүйгээр л ер нь тэгэл хүчээр түрээвэрээд гаргана гэсэн нэг ийм бодлого давтахаараа ийм байдал хүрчихэж байгаа юм л да. Тэг яг их хурлын гишүүд тэгээд ингээд зүгээс өгөхгүй одоо хотынхын тоол байнгуулсан тий шахна асуулга тавина. Тэгээд үр дүн юу болж вэ? Тэгээд энэ ард ирэх ч гэсэн бас зүгээр биднийг одоо хооронд ингээ маргалдаа суухыг бол тэсэхгүй юм билээ. Энэ бол ягаад гэвэл яг өөрсдийнх нь амьдрал маш хүнд тусч байгаа учраас ер нь нэлээд хатуухан ярих ч бэлэн л байгаа юм билээ. За танд маш их баярлалаа. Баярлалаа.
Тэр бидний урилгыг хүлэвч. За ялангуяа өнөөдөр Улаанбаатар хотын хувьд нэлээд асуудал болон хөдөлгдөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт. За ер нь бол цаг мэдээллийн хөтөлбөрт байнгын талаар иргэдээс бас мэдээлэл тодруулах авч өгөөч гэсэн ийм асуудлыг байнга хүнддэг. Энэ өдрөөс бид өнөөдрийнхөө зочныг өрсөн. Улсын хурлын гишүүн их төвшин манай өнөөдрийн зочин байлаа. Цаг хөтөлбөр үргэлжилж байна.